Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За ханаатай шүү. За Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод үүрийн 6 цаг 56 минут. Яа, чөтгөр болоод гадаа тас харахгүй заяа. Тэгээ би унтаагүй. Та тэгч ойрд нэг бичлэгээр сайхан болж байна да. За тэгээ дуртай л өгөөлгүй дээ бодвол таалагдчихвэл ямар нэг юмаа гооцойлгоод баг. Ямар нэг юм. Юу ч сайхан дээ. Хай, наадхаа биш. Тэр бичлэг дээр их хуруу гооцойлог гэж багт. Яа. Та нар нэр арай. За тэр яах вэ? Гол ажилдаа орцгоё. Өнөөдрийн ярьж өгөх кино бол 2023 онд нээлттэй хийсэн Том Круз ахын минь дотны анд Кристофер Макквайрийн найруулсан биелэгдэшгүй даалгавар. Үхлийн тооцоо. Туглан сууж таасан саярх нь үстэй садар солигнууд минь. Кино Оросын холбооны улсын хамгийн сүүлийн үеийн шумбагч онгоц Севастополь доторх үйл явдлаар эхэлнэ. Онсон тоглоом шиг төлхүүрээр нэг зүйлийг онгойлгоол шалгаж байгаад л буцаага түлхчихж байгаа юм. Энэ ямар учиртай юу юм бэ гэхээр өндөр зэрэглэлийн хүчин чадал бүхий хиймэл оюун ухаанд төхөөрөмж бөгөөд өөрийгөө хөгжүүлдэг, шин зүйлс сурдаг. За ер нь хүнээс илүү сэтгэнүү гэхээс дутуу сэтгэхгүй тийм хиймэл оюун ухаан. Энэ үед радар дээр Америк нэгдсэн улсын шумбагч онгоц илэрх бөгөөд маш хурдтай тэдэн рүү ойртож байгаа талаар хөлгийн багийнхан ээлж дараалсан мэдээлсэн. Уг нь энэ хиймэл оюун ухаан тэдний хөлгийг радараас нуух зориултаа ажилдаг гэдэж радар дээр гарч ирсэн хөлөг тэднийг харж бүр яг тагаашаагаад байвал яах вэ? Тэгснээл айлын шумбагч гал нэхэд бэлдэж байгаа мэдээлэл ирж хариу цохилтыг яаралтай өг гэж хэдэн хурган дарга нар нь тушаал өгөөд байж байтал байхгүй. Айлын шумбагчийн сум нь наашаа чиглэн айсвэ. Хэд хэдэн сум илгээгээд хүлээж байтал дайсны сум ойрцоор яг дэл бүсрэхнүү гэтэл ямар ч цохилт болсонгүй. Бүр юу ч болсонгүй. Тэгтэл зөрүүлж илгээсэн сум нь айлын шумбагч руу дөгсөөр яг онлоо. Гэтэл нөгөө шумбагч нь радар дээрээс юучгүй замхарч алга болж байдаг. Манай русский дарга нарч техникийн асуудал гарсан багтаа ухааны юм ярьцгаад байж байтал өөрсдийнх нь сум нь идэвхгүй болохгүйгээр барахгүй буцаад өөрийн шумбагч руугаа чиглэн ирж байх нь тэр. Юу болоод байна? Наад сумаа идэвхгүй болгооч гэж хэлж дуусаагүй байтал ирж мөргөөд будаа. Шумбагч хөлөг далайн гүн рүү чөлөө туналтаар. Энд яг ямар ацсан болчих гэхээр нөгөө хиймэл оюун ухаан ч радар дээр хиймэл дүрс үүсгэж өөрийнх нь гараар өөрсдийг нь тонилгож өргөсөн нь энэ. Бодвол хэнийг хаагдсан юм уу эсвэл үнэхээр ийм чөтгөрлөг хиймэл оюун ухаан юм уу? Мэдэхгүй. Мэдээж хөлгийн бүх гишүүд амиргцсан. Энэ явдлаас хэсэг хугацааны дараа киноны гол дүрийн тусгай ажилтан өгөж өгдөггүй 7 голд Эйтон Хант дээр биелэгдэшгүй даалгаврын хүчинд шинээр орсон сонсогч ээлж даалгаврыг авчирч өгнө. Эйтон 30 жилийн өмнө хамтрагчийнхаа үхэлд буруутгагдсан шоронд орох эсвэл маш нууц хүчинд элсэх гэсэн сонголтоос хэн шоронд орохыг сонгох вэ тийм ээ? Энэ хүчинд элссэн байдаг. За тэгэхээр энэ шин даалгавар нь ямар даалгавар байв гэхээр хараал идсэн онсон тоглоомлогоо адил түлхүүрийг олж авч ирэх. Энэ түлхүүрийг буруу гарт бозар санаатнаас төрүүлж олж ирэхгүй бол дэлхий дээр маш том дан үүсэх эрсдэл үүссэн бөгөөд энэ түлхүүрийг олсон хэнч болов нөгөө хиймэл оюун ухааныг эзэмшин хүснээ хийх эрх чөлөөг олж явна гэдэг. Тэгээ цаашлаад хамтран зүтгэгчдийн нэг байсан бас хурган дурлалцаж явсан Илса гэж хүүхэнд түлхүүрний нэг өрөөсөн очсон мөн засгийн газраас тэрний толгойг $50 сая үнэлсэн. Анчид аль хэдийн энэ мөнгөний төлөө замдаа гарсан гин шүү. Манерч Илсагийн байрлж буй байрал руу мөнгөний үнээр авсан хөлсний цэргүүдээс төрүүлж очиж түлхүүрийн хагасыг ч олж аван найз гихүү амарга гихүү Илсаг аврахаар явна. Элсэн тасархаан дунд Илса нуугдсан байх бөгөөд баахан морь мал болсон хэдэн нөхөд яг л хажуугаар нь зөрөөд өнгөрч байдаг шүү. Эдгээр арай сохроогүй бай. За тэгээд Илсагийн байрлж буй байшингийн эсрэг талаас толин тусгалаар дохио энтер өгөөл тэрийг нь мэдсэн хөлсний хулгайчууд маань хоёрыг алхахаар бөөн буудалцсан болох нь тодорхой. Киноны бичигдээгүй дүрмөөсоор 10-20 дайсны хүмүүс хэдэн ч магазин сумаар шүршээд манай хоёрыг бол онохгүй.
Ари эсэргээр манай хоёрын сум болгон л дайснаа онж байгаа юм л та. Ядж хаад яр гихчээр говийн угал зүүсцэн битүү шуурган дундал байлж байгаа юм чи. Ирсэн гийчдийг бүгдийг нь дуусгачаал Илса дээр яваад очтол нөгөөх нь үхлийн шарх авчихсан шал тэврээд унаад өгсөн байдаг. За нөгөө химэл оюун ухааны чин талаар Америк нэгдсэн улсын тагнуул тусгай хүчин бодлого хамгаалахын яамны хурган дарга нар хуралдаал. Стачин бүр дийлдэх байла. Ерөөсөө л өсч боожж буй сатааны үр сад шиг хорлон сүйтгэх ажиллагаанд бэлтгэгдэж байна. Саяхан Сауди Арабын зэвсэгт хүчний мэдээллийн сан руу нэвтэрч ороод бүгдийг нь хулгайлаад сарны одсон баянлаг нь. Бүр болоогүй Америк нэгдсэн улсын бодлого хамгаалахын систем рүү ч нэвтэрсэн бөгөөд гэхдээ зүгээр л нэвтэрчээл гарсан удахгүй бүр хүчтэй эргэн ирнэ бантнараа гэж үе тохиоголт. Америкийн тагнуулынхан ч мэдээлэл алдхаас айн бүх архиваа цаасан формат руу хөрвүүлж өдөр шөнөгүй гар хурууг нь цэврүүтэл ажиллажлаараа шивүүлж байгаа юм л да. Манай хэдийг хурал хой хийж байх зур нэг сэв хангалуулсан нөхөр явсаар өрөөнд нь орж ирэн бүх яриаг нь анхааралтай чагнаа зогсчихдаг. За энэ бол яагаад ч манай талын хүн биш ээ. Нэг л тийм лалрын зүүн совин татаад байна. Тэгтэл тагнуул ерөнхий газрын дарга босч ирээл. Оросууд нэг онц шиг түлхүүр хайгаад эхэлсэн сурагтай байна. Энэ түлхүүрээр л химэл оюун ухааны учрыг олж болох юм шиг байна. Гэж байна шүү. Бүр цаашлаа дэлхийн нийтээр энэ түлхүүрийг олж авч хараал эзэг химэл оюун ухааныг эрх мэдэлтэй оруулахын тулд тэмцэлдэж байна гэх болно. Тэгж байтал нөгөө сэвтэй нөхөр тагнуулын ерөнхий газрын даргад хайр зэгтэй юм өгснийг нээгээд хартал. Хорт утааны баг байх бөгөөд юу болоо явчих гэтэл сэвтэй нөхөр өөрөө нэгийг бас өгүүлчихсэн. Хөөе гэхийн зургүй л нэг юм чулуурч дэлблээ тэр авийн хүмүүс бүгд мал сураад унаад өгнө. Тэгтэл нөгөө сэвтэй нөхөр чинь нүрээ уулаад автал манай шилийн сайн гэр этэн хаант гэгээ дүрээр шааж байгаа юм чи. Тэгээл зайлв ярилцъя. Ууртай байгааг ч ойлгож байна. Би тэрний толгойд шан харамж амлсан чи чамд байрлалыг нь зааж өгөөл үстэ. Чи байнга л тэрнийг асуудлаас гаргадагч тэр буцаал асуудал тутгалдаг. Илса өөр зоригтой түлхүүрийн араас яваад байгаа байх гэх болно. Элсэн тасархаад юу болсон бэ гэхээр Илса үхээгүй. Түлхүүрийн нэг хэсгийг Эдэнд өгч Эдэн ч Илсаг үгсэн гэж мэдээлэл нь тэндээс хоёул зайлцгаасан байгаа юм. Тагнуулын ерөнхий газрын дарга буюу манай Эдэнд болон биелэгдэшгүй даалгавар хүчний командлагч Китрижийн хүсэл бол химэл оюун ухааныг өөрсдийн хүчинд нэгтгэх байсан бол Эдэн энэ зүйл явж сайн зүйл авчрахгүй гэж үзэн устгахаар шийдснээ хэлдэг юм. Китриж тэрэнд бид чамайг зогсоохын тулд араас чи хүмүүс явуулна. Дэлхий даяар чиний араас хөөцөлнө. Чи дэндүү ам өрссөн зүйл хийх гээд байна. Гэхэд Эдэн над тамаагүй. Та харин замд минь битгий саад болоорой гэж боссийнхоо өдөөс хэнэгчгүй хэлэндэ. Джентльмен хүмүүс чирэлтэх нь зондоо юм аа. Манайхан шиг утас гаргаж ир слайм авшаасгүй шүү дээ. Тэгэл Китриж дарга чи эндээс ер нь яаж гарах гэж байна? Хамгаалтынхаа аль хэдийн ааш хөдөлсөн байхаа да. Гэтэл манай шилийн саяар боссийнхоо дүрд аль хэдийн хөвөрцөн даргыгаа унтуулж орхиод гараад. Ийхүү бүх хадал явдал эхэлж байгаа юм да. За төр байж байгаа нэг юм хэлээдгий. Гэхдээ та нарт хэрэгтэй юм хэлэх гэж байгаа шүү. Юу гэхээр Sky Media болон Go+ үйлчилгээний видео сан дотор Монгол гадаад холилдсон баахан кино Black Week гээд 1000 төгрөг болоод хямдарсан байна. Тийм ээ, чи зөв сонссон. 1000 төгрөг. Хамгийн гол нь урамшуул ердөө 12 дугаар сарын 5-наас 12 дугаар сарын 16-ны хооронд үргэлжлэх учир Kills Black Week-д багтсан хямдралтай кинонуудын дуу дүрсний өндөр чанартай монгол дууруултайгаар нь үзээд гоё чийлэрэг. За юу. Давай чи арай болоогүй. Бэч. Giveaway бас зарласан байгаа байлаа. Туучинууд минь хаа. 1000 төгрөгөөр түрээсэлж үзсэн киноныхоо баримтыг Sky Media болон Go+-ийн giveaway-ийн талаарх постны доор зургаар оруулаад постыг лайк, шеэр хийгээд сагсан бөмбөгийн дээдлэгийн хос тасалбар бас Sony Pictures-ийн аль биесны merchandise бэлгийн багцын эзэн болох юм байна. Окей. Энэ хүндэ гэж хэлэхэд би Go+-аас энэ ярьж өгч байгаа киногоо 1000 төгрөгөөр түрээсэлж үзээд та нарт ярьж өгч байгаа юм шүү дээ. Янз бүр байна. За тэгээд хорхинол бүхий химэл оюун ухааныг устгахыг гиснийхээ төлөө улсын тайсан болсон Эдэний араас тагнуулынхан баахан тусгай алба хаагчид явуулж сөрийг үзүүлнэ. Бүр асаад ч хамаагүй төлхүүрийг олж ир гэсэн байдаг шүү. Хүний мөсгөөс та нар. Өчнөө даалгавар амжилттай биелүүлсэн ажилтнаа ингэж хандаж байдаг нэрээ. Яа.
Этан өөрийн итгэл дандууд болох Бенжи болон Лютер нартай нийлэн зөвшөөрлгүй нуус салбар биелүүлэхээр Дубайд цуглан Этанд байгаа түлхүүрийг худалдаж авъя гэсэн захиалагчид нөгөө өрөөс нь байгаа гэж итгэн араас нь хөөцөлдөж буй өчтөчнөө хүний өөрийн дайснуудаас урьдчилж олж авахар план зохион. Араас нь хөөцөлдөж буй өөрийн талынхан тагнуулууд бас сүүлийн үеийн техникээр тоноглогдсон нисэх буудлын камеруудыг хаагдаж эдний байрлалыг илрүүлэн нөхдөөдөж тэр байрал руу хөдлөх болно. Ард нэрэл яг бариад автал юу вэст шаал өөрхөн яач вэ гэтэл ойлгомжтой. Манай шилийн сайн эрийн хоёр амт зөрүүлж камеруудыг хаагдан шал өөр хүний дүрсэн дээр Этаны нүрийг тавиад харуулсан байгаа байхгүй. Яа бас сэтгэж байгаа шаа. Тэгснэ дахиад өөр юмгүй ирийн царайг бас өөрчилж туулаа хөлгөд Этан худалдаа авагчийн байршлыг олж очиод яг араас нь дагаад явж байтал түлхүүр гинт байхгүй бол. Зүгээр хажуугаар нь зөрсөн хүүхэн твиксцэн байгаа байхгүй юу. Этан хүүхний араас явж байх зуур худалдаа авагч болон Этаны суу хонгоцны тээш рүү сэжигтэй тээш шуудхан хэлэхэд тесрэх бөмбөг байх магадaltaй зүйлийг манай хоёр туслах илрүүлнэ. Этанд хэлэхгүйгээр бөмбөгийг зохицуулахар болж Бенжи бөмбөг байх магадaltaй тээш рүү угсах юм. Этан ч хүүхнийг гүйцээж өөрөөс нь дутхгүй твикстэй гэдгээ нотлон шуусан өрөөс нь түлхүүрийг гаргаж ирэн за тэгэхээр одооноос хоёулаа хамтарна. Жэн түлхүүр болон крипто мөнгөтэй флашийг хинээс шуусан. Яг тэр хүнийхээ халаас руу буцааж шургуулад тэр нөхөр онгоцонд надтай цог суух хэрэгтэй байна. Чамд мөнгө хэрэгтэй үсттэй. Би тэрийг чинь чамд өгье. Тохирох уу? Гэхэд твикстэй хүүхэн угаасаа л мөнгөний төлөө ажиллаж байгаа юм хань зөвшөөрч байгаа юм. Энэ хооронд Бенжи цүнхийг олон нээтэл яалтчгүй тесрэх бөмбөг бүр идэвхчээд 5 минут гэсэн цаг явж эхэлнэ. Этан энэ зур твикс чи хүүхэнтэй захиалагчийн зүгт хөдөлдөгч замд нь бас хэн мэддэхгүй нэг юм төрүүл захиалагчтай таарад буу тулгаж юм. Бо яг юу ч болоод байгаа юм бөө мэд. Мэдгүй. Манай хоёр явсаар захиалагч дээр очтол нөгөөх чинь эрлэгт нь явуулаа санал дээр эвтэйхэн суулгаад орхицсан. Түрүүний буу тулгадаг хүүхэн л янзлсан тодорхой л доо. Түлхүүр флаша буцааж аваад манай хоёр тэндээс зайлах санаатай явж байтал хэдэн талаас нь тагнуулынхан бүслэд гарах гарцгүй болоод Лютерээс тусламж гуйтал бидэнд бүр том асуудал үүссэн. Тэшний хэсэгт цөмийн бөмбөг байна гэж хэлж шокруулна. Бүгд сандралтан байж байтал Бенжи онсыг нь тайлж бөмбөгийг аюулгүй болгодогч тэр нь хоосон зүгээр л нэг цаг хожих гэсэн хий дэмий зүйл байсан байж таарна. Тэгтэл саяхан хажууд нь зогсож байсан твикс чи хүүхэн орсурггүй. Бүр халаасанд нь байсан орон түлхүүрийг нь хусаад арилаад өгсөн байх нь тэр. Гэхдээ хад жоохот Этан хий юм аргуу яв. Олон жилийн өмнөх өст дайсны хүртэл тэнд бас явж бай шүү. Шилийн саяр маань эндээс зайлцгаая гэж үүрэгдэн Лютер Бенжи хоёр хамаг юмаа хураан өөр онгоцсон сууснаар ажиллагаа цуцлагдсан. Твикс ч хүүхэн Италид газардж чаддагч нэрээ нууцлсан их сурвалжаас мэдээлэл өгсөн гэснээр тентхийн цагдаагийнханд баригдсан бай цагдаа сууж үйдэг. 10 өөр улсын паспорт цүнхнээс нь гарч ирэн тэдгээр нь бүгд өөр улсуудад элдв хэрэг төвөгт орооцолдон Интерполоор эрен сурвалжлагч байгааг цагдаа нар өөрт нь хэлэх болно. Тэгтэл уц дуурч хуульч нь уулзахаар ирсэн гэх бөгөөд хуульч дээр нь хөдлөн аваачтал ямар юмных нь хуульж явах вэ? Этанд гигэн дүрээр зогсож байгаа тэр те. Уулзаал. Чи юу улгайснаа мэдэхгүй байна. Бүхэн хэлвэл чамайг эндээс явах гаргая. Энтэр гэснээр бараг Венес төргөж өгөх заавартайг нь мэдэж авах болно. Энэ үеэр тагнуулынхан бас ирчихсэн гэдгийг мэдээд нөгөө хоёр чинь хэлхэлтэй тэндээс гарч явах үеэр хүүхэн муу гажлантай номшинтер гэж баахан хүний дунд ойрлоод байхгүй. Хэдэн залуучууд эдэнг бүжиж аван Твикс чи хүүхэн лифтэнд суугаад зугтаад алга болно. Гадаа нь байсан цагдаагийн машиныг хулгаад зугтаад эдэн ч хараасан цагдаагийн мотоцикл хусч хөөгөл тэрүүгээр нэг том жири. Ядчаад энэ хүүхэн машин барьна гэж бүр илгийг авна. Таарсан бүх зүйлээ мөрөгдөг шаасан яа. Хөөцөлж байхдаа бас нэг машинтай мөргөлдөгч тэр машин бас сэвтэй. Твиксчний араас явж байгаа тодорхой бол. Италийн тусгай алба, Америкийн тагнуул, сэжиг бүхий хүүхэн гээд гурвалжин дөрвөлжин баахан буудалцаа болж байх зур Этэн хүүхнийг өөртөө гавлаад цогтон. Араас нь яг хэдэн төрлийн сүүл хөөгд байгаа юм бүүмэд. Сүүлдээ бүр утга алдсан. Машина солиын энтергээ тагнуулын тусгай утаснаас хамгийн ойр байрлуулсан тагнуулын машиныг хаан очтол ямар юмныхын суперкар байх вэ? Мистер Биник шиг. Гэхдээ цахилгаан мотортой машин байдаг шатсан ёо. Нөгөөхтөгөө цааш цогтгоос өөр арга үлдээг юм чинь. Давхиал байлаа. Тэгж баригдахын даваан дээр жижиг машины давуу талаа ашиглаж нарийн хонглоор давхсаар метроны зам дээр гарч ирнэ. Ашгүй-тэст. Явган зайлцгаая. Гэд буух гэтэл Твикс чи хүүхэн машинтай цуг гавлаад бас л хаяа тодох болсон. Яадрага.
Гавтагаа зурдж байх үеэр галт тэрэг ирж байгааг мэдэн машиныг нь ямд мөргөөл үхэж гай болов уу гэтэл юу гэж өгөх вэ? Гаваа тайлж амжаад үсрээд гарч таараа. Манай энэ бол мүдөхгүй. Заяа. Яг үхэхээр бол Монголын өвлөрж удаанд хордож эсвэл тарвганы мах шааж байгаад хүм махыг хусаад тахлаар өгж магадгүй юм. Тэр үед хамтрагчд нь олж ирэн манер нэг юм юутайч жоохон амьсгаа авах болно. Нөгөө үед ч Венецд ямар хүн түлхүүрийг фикс чи хүүхнээс авах гэж байгааг таамаглалтал Эрдэнэ танил зэвсгийн намичин мөнгийг богтоо усанд хийж угаадаг Алана гэх эмэгтэй. Гол нь Аланач байна уу, Твикс ч байна уу, хинч энэ түлхүүрийг яаж ашиглахыг мэдэхгүй. Энэ бүхний араас явж буй яаж ашиглахыг баабайгүй мэддэг 3 дахь этгээд байх ёстой гэж үзснээр нисэх буудлын бүх дүрсийг шүүж үзэн олсон дүрсээ үзүүлтэл нөгөө сүнс үү юу вэ гэд гайхтал шадаг олон жилийн өмнөх өстэй өстан яг мөн. Тэр ч бас түлхүүрний араас яваа. Манерийн камерын дүрсийг арилгаж ямар ч улмөргүй болгож буй нэг л сэжигтэй. Химэл оюун ухаан тэрнийг хамгаалаад байгаа мэт. Элса энэ бүхнийг аль эрт мэдж байсан бөгөөд Эрдэнэ өстөг их Габриэл химэл оюун ухаанд ажилдаг. Мөн түлхүүрийн нэг талыг авахаар явж байгааг мэдсэн учраас тэрнээс өрсөж түлхүүрийг олж авснаар бас төмний дайсан болж хувирсан байгаа юм. За тэгээд мад хэд ямар ч хамаагүй аргаар Габриэл гэж террористтэл түлхүүрийг өгч болохгүйг ойлгон Венецд болох үйлчлэг рүү явхаар болно. Тэнд нь мэдээж араас нь хөөцөлдөж байгаа төмөн төрлийн хулгайч нар бүгд цугларх нь ойлгомжтой. Үйлчлэг дээр бүгд сайхан халуун ам бүлээрээ цугларн хэн нэмбэ гэдгээ мэдэлсэн байх зур Твикс чин Алана захиалсан мэдэж түлхүүрийг Твикс чин буруу гарт орох гэж байгааг мэдэрч Аланагийн ахын халаасанд хийж нуух болно. Энэний нэр мэр гэхтээ Алана багтаж явахтай. Ална гэдэг юм аашаа. Бистаа гэж. Алана бол түлхүүрийг өөрөө ашиглах бус цаашаа дамсан их хүнд хүрэх сонирхолтой байгаа бөгөөд Габриэл харин өөрийн эрх мэдэлд оруулж химэл оюун ухааныг удирдах. Тэгсээ наад түлхүүр чинь тэрдээ миний болох юм байгаа юм. Химэл оюун ухаан тооцоолоод гаргачихсан. Өнөөдөр бас нэг хүн өхөн. Тэрнийг Этан чи өөрийн нүдээр харна гэдгийг тооцоолсон гэнтэй. Өх магадaltaй гэж тооцсон хоёр хүн нь Твикс чин эсвэл Илса. Этан ч энэ хоёрын нэгэнд л муу юм тохиолдвол би чамайг хаа байгаа газар чи очиод химэл оюун ухаан чинч танихааргүй болгоод өгнө шүү гэх болно доо. Габриэл явж нөгөө хэд дахиад зугтцгаана. Тодорхой. Бенжи Лютер хоёроор туслуулж түлхүүрийг буцааж Твикссэн хүүхний араас хөөж байтал сансрын холбоог нь химэл оюун ухаан хаагдж унтраагаад бүр төвөг болно. Зүгээр цагаандаа гарч Бенжигийн хоолоогоор ярьж буруу зам Этан зааж өгч байгаа юм. Хүн даварцсан химэл оюун ухаан. Тэгснээр бүр цайж. За одоо зогс. Ста хаашаач явах хэрэггүй. Чи ингээ дууссан гэд. Энэ хоорондод Твиксчний замд Габриэл хүлээж байх бөгөөд харин Этан хоёрын эсрэг нэг тулаа хийхээр болж цаг алдна. Гүүрэн дээр хүлээж байсан Габриэлч Твиксч хүүхнийг эрэгтэй хүн зодж байгаа юм шиг нүдж байтал Илса нэмэлт хүч болон эрдэгч аймаар зодолдогч гэлээ яаж бас эрэгтэй хүн дийлхэвдэ. Бяцхан зүрхэндээ хутга зоолгон дээшээ дэвших нь цаг хугацааны асуудал болж байх зур Этан хүч тэнцвэргүй тулаандаа ялж эрлиц царай муутай хүүхнийг яг зөвл дуусгах нь гэтэл өршөөл үзүүлж цаашаагүй гүүрэн дээр эрдэгч. Илса нүдэж анжамжлгүй бурхны төрийг үзүүлсэн байдаг юм. Хайрлаж дурлалцж явсан эмэгтэйг алуулсан Этан ч ёстой уур хэллэнд бодож бүгдийг алан дээр тавих нь ойлгомжтой. За ингээд эцээц Твикс чи хүүхэн буруу зүйл хийх гэж байснаа ухаарч манай хэдтэй нийлж амьдралдаа нэгчгэсэн зөв зүйл хиймээр байна гэхэд манай хэд өөрийг нь Аланагийн дүрд хувирч түлхүүрийг эцсийн 8 болох галт тэрэг рүү орж бүтэн түлхүүрээ олж аваад Этан тэндээс зайлж Твикс чи хүүхэн харин баригдаж шорон цуух атгах төлөвлөгөөгөө хэлэхэд ямар ч хуугаас гайх нь үстэй. Юу шорон бэ? Битгий солиор гэж байгаа юм. Манай хэд чи дахиж ингийн амьдралаар амьдрах боломжгүй болсон. 1 минут тэсэхгүй нухуулна. Тэрний оронд манай хүчинд нэгдэж сүйдэрт нүүгдэн бид нар шиг тусгай ажиллагаанд явдаг болсон. Илсагаа алдсан хэд ямар тааш тусгай албандаа шингэ хоолойд нэмжил байх шиг байна. Багийнхан ч юуч болж байсан Габриэлийг алж болохгүй түлхүүрээ аваад тэндээс зайлж шүү. Химэл оюун ухаан санаатай энэ бүхнийг тооцоолж додны хүнийг чинь Габриэлаар асуулж чамд асар их өшөө хорсол үүсгэж чамаагч бас өөрийг нь устгахчихвэ гэж санаа зовсон тул Габриэлд хайж өгөх гэж байгаа юм. Тэгэхээр тэр Санта шиг ирийг битгий алчаарай. Гэж байтал нөгөө нүүрний маск хөвөлдөд төхөөрөмж эвдэрч Твикс чин ганцаараа галт тэрэг рүү нэвтрэн түлхүүрийг авах даалгавар авч Этан араас нь заавал очин энтергээд сүр юм ярьснаар даалгавар эхлэх болно. Ашаас.
Энэ гал тэргэнд мэдээж Габриэл Америкийн тагнуулынхан түлхүүр худалдаа авах хүн манай хэдгээд 5 твийн хүүхдүүд шиг ястай 9 бусын амьтад бүгд цугларсан байх болсон доо. Габриэл гэж нэг террорист тулгайч гал тэргэний жолоочийн өрөөнд орж машинистыг туслахтаа хороож гал тэргэний хурдыг нэмснээ тормозны бариулыг эвдлээ ичиж байна. Мөрөөрөө түлхүүр авчихгүй гимгүү зорч байсан бүх хүнийг алах гэж байдаг шээс. Яа. Твикс ч Аланагийн дүр төвлөж гал тэргэнд орчихсан Аланаг ухаан алдуулж оронд нь жүжиглэн түлхүүрийг худалдаа авах хүн дээр иртэл тэр хүн нь манай хэдийн босс Китрис зогсож байдаг байгаа. Этэн хандаас дөрүүлж түлхүүрийг олж авах гэж $100 сая саналыг Алана тавьсан байсан энэ. Этэж гал тэргэний хурд сарах үеэр дээвэр дээр нь үсэрч гарах плантаа явж байгаач Габриэл гал тэргэний хурдыг нэмсэн учраас энэ боломжгүй. Яста яагаач биелэхгүй даалгавруулж хувирах болно. Энэ зур манай хулих Алана Китриштэй 8 ярьж байхдаа өөрийнхөө ориг пассвортыг гаргаж ирэн энэ эмэгтэйг хамгаалах хэрэгтэй байна. Хамгаалж өгөөч хинт ч хэлж болохгүй шүү мүү гэд. Бас зайлтай өөрийгөө хамгаалуулж шаардж байгаа юм. Хамгаалалт ч байхдаа албан ёсоор биелэгдэхүй даалгаврыг хүчинд авах санал тавь бололтой. Энэ зур нөгөө эрлээс шаргал үстч мэдээж гал тэргэнд байх бөгөөд нэг өрөөрөө яваад ортол тэнд нь хэм байдаг гэж Америкийн тагнуулын газрын хамгийн том дарга нөгөө кино эхлэхийн өмнө мэдэн буудлаа сууж байсан нөхөр байж байдаг юм да. Өсөө үлийгэж хийж явсан бөөмөд. Тэгэл Габриэл орж ирэхэд надад ямар нэг зүйл тохиолдвол чи түлхүүрийг олж авсан ч цоожиг хаана байгааг олохгүй. Тэгэхээр хоёулаа хамтарч бүх зүйлийг эзэн болвол ямар байна. Гэтэл худууд чи бол надаас уруухан тодорхой. Гэснээр даргын үзүүг огтолж хаяад туслах хүүхнээ чи ч бас надаас урвна. Яагаад гэвэл Эдэн чамайг өршөө суучир гэд хамтрагчаач бас бүлж хаяад гарч халах болно. Энэ бүр хинт чийдэх байсан заяаг хүүрүү штэ. Энэ хооронд хурамч Алана $100 сая харан нүд улаан мөнгө цагаан гэдэг шиг дансаа оруулснаа түлхүүрийг Китриш өгч орхино. Энэ Эдэн хаачваа гэж бодож байна. Гал тэрэг дээр яаж очих учраа олохгүй л мөнгө сар. Өндөр хадаа хавцал дээр тулж ирээд өөр арга байхгүй тул шүхэрдэж очихор болж хар хурдаараа давхиж ирээд хавцлаас үсрэн шүхрээ задлан сайхан хөвж гарна да. Хөвсөөрл. Энэ үеэр хурамч Алана гинт хүн чанарын зулгаав яав мөнгөн гүйлгээг цуцалж танд зүгээр өнгөө өгчдөө сайн хүн шиг байна. Энтергээснээ босч явж гар барихтаа сурсан зангаараа халаасыг нь тэмтэрч түлхүүрээ аваад яваад өгнө. Энэ үеэр жинхэнэ Алана тэмтчин явсаар ирж юу болж байгааг ойлгосон хэд түлхүүрийн араас хурамч Аланаг хөөн. Твикс ч баригдаж яг буудуулах уу гэтэл Этэн яг сайхан цагаа олж цөм мөргөж орж ирэн авардагч Габриэл Симхигээр түлхүүрийг аваад арилаад өгөх болсон. Этэн араас нь мөшгсөөр гал тэрэгний дээвэр дээр баахан ноцолдож найзуудын амьдаар нь авч ирэх хэрэгтэй гэснийг умартан улаан хоолойр нь юугүй хутгаа шаах гэж байтал хоёр тагнуулын ажилтан гарч иж гай болон Габриэл түлхүүрээ аваад гал тэрэгнээс үсэрч тооцоолсон байсан машин дээрээ унж мань хэд хизээ мүдгүй сөнөх гэж буу гал тэргэндээ үлдэх болно. Одоо бол даалгавар гал тэргийг зогсоох болж хувирсан. Яаж жоод Габриэл хизээ дээж гүүрэн дээр тесрэх бөмбөгнүүдийг тавьчдээ завдтай шаасаа. Эдэн Твикс ч хүүхэн хоёр гал тэрэгний толгойг сүүлнээс нь салгаж чаддагч яг урд нь гүүрэн дээр дэлбэрэлт үүсч гүүр байхгүй. Овсоо, гон! Маш хурдтай явж байсан гал тэрэгний сүүл нэгээрээ л араас нь чөлөө туналт хийх нь тодорхой л доо. Манай хоёр унжууга гал тэрэгний сүүлүүдийг дамжиж явсаар яг сүйрлээ гэж байтал Дайсны эрлээ цөөхөн аварч өөрийг нь өршөөрсөн талархснаа илэрхийлээд байгаа мó яагаад байгаа төлөөдлөгөө нүд анж байгаа юм. Нүд анихаас өмнө түлхүүрний учрыг цоож хаана байгааг хэлээд бас амжилтаа. Түлхүүр болон бүх зүйлийн учрыг олж мэдсэн Эдэн гал тэрэгнээс үсэрч шүхрээ дэлгэн зүгтаах бол Твикс ч хүүхэн Китриштэй яг өөрийнхөө ориг нүрээрээ уулзсан хотоо ёстой яг жинхнээсээ биелэгдэхүй даалгаврын хүчинд нэгдэн. Дотроос юм шаагаад байхгүй бол энэ хүүхэн яг тохирно л та. Шүхрээр буух газрыг нь хүлээж байсан Бенжи найзыгаа тосч авснаар кино дуусч байгаа юм. За тэгээд дахиад хэлэхэд өөр зөндөө гоё кинонууд Sky Media болон GoPlus-ын видео санд байгаа шүү. Гол нь 1000 төгрөг. Тардаг юм дараа тэгвэл тэгээд хэдүүлээ. Шоолон бичлэг ойр ойрхон үзэн штэ.
Мэдж байгаа зү. За тэгээд дараагийн дараагаад энэ хөрлөө үдсэн бол яг одоо дараадахаарай. Окей. Удахгүй уулзнаа хэдүүлээ.